Сайн байцгаана уу? Намайг Дамжин Дорчин Батчимэг гэдэг. Би 2013 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлэр төгссөн бөгөөд бага ангийн багшаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Ийхүү ажиллах хугацаанд 2 удаа 1-р анги авч ажилласан бөгөөд одоо 5-ын А ангийг удирдан ажиллаж байгаа илээ. Миний бие хичээл сургалтын үйл ажиллагаанд тодорхой дүрслэл, хийс урлагийн арга, ойлгон унших арга зүй болон сэтгэлгээг хөгжүүлэх суралцахын арга зүйгээр ээлжид хичээлийг тогтмол зохион байгуулдаг. Судалгаад хичээлийг мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран зохион байгуулдаг бөгөөд сайн хичээл үйл ажиллагаанд цэгцтэй ширээ хичээл зааж туршилгаа түгээн дэлгэрүүлдэг. Мөн мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ эрдэм шинжилгээний ихтгэл бичдэг бөгөөд 2022 онд 2 дугаар байр эзэлж байсан. Түнчлэн Дорнод аймгийн боловсролын газраас зохион байгуулдаг нэгж хөтөлбөрийн уралдаанд жил бүр оролцдог бөгөөд 2021 онд 7 дугаар байр эзэлж байсан ба цахим сургалтын үед Zoom, Google Meet, AI технологи болон бусад аппликейшнуудыг хичээл сургалтандаа ашиглаж ирсэн. Мөн идүүтэн цахим платформыг эцэг эхтэйгээ хамтран амжилттай зохион байгуулдаг төдийгүй өөрийн санаачилгаар математик манагерт завсарлагын цаг бие биенээсээ суралцсан үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Сурагчдын уншлагын чанарт ахиц гаргах зорилгоор ангидаа ном уншиж тэмдэглэл хөтэлдэг бөгөөд соёлын төвийн номын санчтай хамтран санхүүч хэрэм цуврал 8 ном уншиж тэмдэглэл хөтэлжээ. Бас хандам эрхлэгчтэй хаан банкны үйл ажиллагаатай танилцсан мөнгө санхүү, ажил, хуримтлал зэрэг санхүүгийн ариун их мэдээлэлтэй болсноос гадна соёлын бүтээл засаар аяны хүрээнд үгийн шийдтэн уралдаанд 1-4 байруудыг тус тус эзэлсэн. Гэр гэртээ туршийн аяны хүрээнд 16 сурагч 6 туршилт хийж Дорнод Еврика Facebook группт байршуулсан ба сургуулийн алсын хараа эрхэм зорилгын хүрээнд өв соёлоо дээдлэгч иргэн төлөвшүүлэх зорилгоор сургаалууд зөөрөг, онцлог, ертөнцийн 3 хил зүг зэргийг хичээл сургалтанд ашиглаж туршилгаа түгээн дэлгэрүүлсэн. Ангийн нийтийн уран уншлах тэмцээнд жил бүр оролцдог бөгөөд 1-4 байруудыг эзэлж хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон урлагийн спортын уралдаан тэмцээнд анги сурагчдыг тогтмол бэлтгэж амжилттай оролцдог. Үүний үр бүжгийн авраг анги шилдэг анги хамт олноор шалгарч байлаа. 2022 оноос худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллан мөн хандлт хариу арга хэмжээний багт ажиллаж сурагчдад суралцах аюулгүй орчин таатай нөхцөлийг бүрдүүлж ажилласан. Дорнод аймгийн боловсролын газраас эмэгхэн гаргасан даалгаврын санд монгол хэлний үнэлгээний даалгавар боловсруулж оруулсан бол мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран улсын шалгалтын жишг даалгавар боловсруулан туршилгаа түгээн дэлгэрүүлсэн. Мөн түнчлэн сэтгэгч чадварын IQ дугуулан 5 дугаар ангид хичээллүүлж байна. Эцэг эхийн дэмжлэгтэй сүү хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдүүдийн өсөлт нь өмнөх оныхоос 5-аас 13 см-аар нэмэгдсэн байна. Мөн анх удаа дугуйтай аялал зохион байгуулж байгаль орчноо хайрлан хамгаалах, их орноороо бахархах, хамтдаа цагийг зугаатай өнгөрөөсөн. Багш миний цаашдын зорилго орчин цагт хүл нийлүүлсэн иргэнийг бэлтгэхэд мэдлэг чадвар арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж сурагчдыг их хэлний чадвар болон математик сэтгэлгээ, урлаг спортоор хөгжүүлэх үүстэй ажилласаар байх болно.